Химбэ? За миний хүү юу? За миний хүү яасан. Сайн сууж юм яаж? Миний хүү чинь сайхан уу штэ. За тэгээ ороод ирнэ. Ээж нь ерөнхийдөө сонсоод нэг цаймаа жоохон бивдчихлээ штэ. Зүгээрээ ээж. Яасан юм бэ? Зүгээр. Хүүчээр. За. Амтай уулзах гал ирлээ. За яа миний хүү юу одоо яав юм? Гэтэ хүүчин жоохон байж байгаа. Би сайн байж сайн юу болсон. За. Жоохон байж байгаа. Юу гэсэн сайн амсч өгч. За тэг. За. Юугүй юм юу хөө? Зүгээр ээж. За. Нэг сонирн байна да миний хүч яасан зүгээргээд юм чидэхгүй байхын тэгээ яасан юм бол миний хүү. Тэшээ суугаж ээж. За одоо тэгээ. Ээжтэй ярил та миний хүү яарав. Яасан юм. Ээж. За. Хүүчээр нь орон тооны цон хотолд ороод ажлаас халагдчихлаа. Балаа яагаад гэж юу? Өд дээрх удирдлагууд ямарсан орон тооны цон хотолд ороод цомгаллаа. Хэзээ салж руу? Өнөөдрөөс. Иви. Миний хүүчин. За. Тань нөгөө нэг хэлээд байсан амлалтууд маань бас жоохон худлаа болчих. Яг. Тэ жоохон санаа зовоод хамгийн түрүүнд танд ирж. Тэгэхээс явах за. Хийлээ тайгаа өрөвч. Ээжтэй хэлэхгүй хаана хэлэх үү? Яасан. Яг вэ зүгээр болно миний хөө өөрийгөө ээж нөгөө нэг Есүс Христ итгэдэг шүү дээ мэдэн шүү дээ тий. Ээж нь хүүгийнхээ төлөө дандаа залбирдаг. Зүгээрээ миний хүү хамгийн гол нь эрүүл энх байхад болно шүү дээ. Тийм ээ. Тэгээд нөгөө нэг хоёлоо ивэ ял та. Хамгийн гол нөгөө нэг бурханд гуй залбирээ бурханд боломжгүй зүйл гэж байхгүй. Тэгээ ээж. Тэгээ. Миний хүү тийш ор цаа авах юм яах юм? Яах цаанаас зүгээр та ихлээд хоёлаа. Таны итгэж байгаа тийм ээ? Таны ярьдаг нь Библийн үгээс ярьдаг. Библийн бурхны үгнээс сонсъё гэж. Тэгэлтэй. Ээж нь юу яа тий? Библийг аваад ирээ. За яа. За ээж. Наа цаа хараа. Филиппон 4:6 дээр байдгийн заяа. Юунд ч буу санаа зов. Бүх зүйлд тэгээд гуйлтаараа болно. Талархалтайгаар бурханд хүсэлтэй мэдүүл гэж байдгийн. Наацхан. Юунд ч буу санаа зов. Бурхан өөрөө хэлсэн байж тээ. Тийм биз дээ. Тийм. Тэгвэл одоо өнөөдрөөс санаа зов. Тийм санаа зов юм байхгүй ш миний хүү. Миний хүү чи эрүүл их байх юм бол тэгээд залуу хүн чи болдсон шүү дээ. Сайхан амьдрын шүү дээ. Асуудал биш. Тийм ээ. За миний хүү наасвас. Тийм. За жишээлбэл хараа Филиппон 4:6 дээр байгаа. За миний хүү энийг хараад та. Филиппон. За тийм Филиппон 4:6. Филиппон 4:6 юм даа. Тийм. За тэрийг хараад. За 4:6-нд чинийг хараад. Энэ бол бурхны амьд гайхамшигт зөв үг ахгүй юу? Тэгээд ээж нүглөө болгон та нарын төлөө, хүүхдүүдийн төлөө, аш нарын төлөө, тэгээд эх орныхон төлөө, тэгээ миний эх орн ч бас сайхан байвал гоё үстэй, амар тайван байвал гоё үстэй. Өдөртгүүд нь айгүй хэцүү байлаа ч гэсэн боддоо зөв удирдах нь чухал байхгүй. Хүнд бас алдаа дутагдaltaй байгаа шүү. 4:6. За миний хүү энэ хараа. Юунд ч бус санаа зов. Харин аливаа зүйл залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтэд бурханд мэдүүлэх гэсэн байгаа зү. Тийм ээ. Тийм. Тэгэхээр миний хүү санаа зовхон байхгүй шүү. Миний хүү өчнөөн жил сайхан энэ ертөнцийн гой сайхан амьдрын өчнөөн жил чиний өмнө бүх амьдрал байна. Миний хүү битгий санаа зов заяа. Ажилдаа болно. Тэгээд хамгийн гол нь сүмж болгонд явах хэрэгтэй. Бурхны таньж мэдэх хэрэгтэй. Энэ ертөнцид ер нь юуг одоо зовлон зүдгүүргүй ч юм уу тийм хүмүүс байхгүй. Бүх хүмүүсийн амьдралд нэг асуудал байгаа. Тэгэхээр бурхан л таньж мэдээд залбирх нь чухал. Тэ? Хүүчин бас ингээд танд энийг хэлэхээс өмнө бас бурхан таны итгэж байгаа гэдгийг чинь бас мэдж байгаа болохоор маш их баяртай байгаа байхгүй. Гэхдээ хүүчин нөгөө бас хүмүүсээ санаа зовоод бас хоёр нүртэй муухай амьдарч өөрийнхөө сэтгэл бодлоо таацуулах гэх тийм ээ. Энэ ажил төрөл ер нь дэлхийн бүх зүйлс төр нь таацуулах гэж маш их амьдрсан байна. Тэгээ өнөөдөр ер нь би энэ ажлаас гарахдаа би ер нь юу юм бэ те? Би энэ ажилтай ажилгүй бурхны өмнө үнэхээр энэ дэлхий дээр нь яах ёстой юм бэ? Би ер нь амьдралынхаа жолооч нь биш юм байна. Ээжийн минь яриад идэг үнэхээр бурхан амьд юм бол надад туслах байх та. Ямарсан найзуудтайгаа уулзнаас ээж дээр ярие гэж хүрээд ирчих. Зөв хамгийн түрүүнд миний хүч ээж дээр ирэхгүй хинд ирэх үү. Тийм учраас
миний хүү хамгийн гол асуудал нь бүх асуудлаа бурханд гуйгаа залбираа бүх юм сайхан болно. Тийм учраас бас нэг Библийн үгэн дээр байдаг шүү дээ. Энэ бурхны үг аахгүй Библи гэдэг чинь Матагийн 6-гийн 33 дээр бурхны хаанчлал зөвхт байдгийг хайдаг бүх зүйл нэмэгдэн гэсэн. Нэг тийм ишлэл байгаа. Тийм сайхан бурхны үг байгаа. Хоёрдугаар Матагийн 7-гийн 7 дээр гуйдаг үл өгөгдөн, хайдаг үл олно, тоогчдаг үл нээгдэн гэсэн тийм гайхамшигтай гоё амьд үгүүд нь байгаа. Тэрийг бариад бурхан минь ээ та ийм үгээ надад өгсөн. Тэгээд миний тэгээ өөрт бодож байгаа бүх зүйлүүд ингээд бурхандаа хандаад залбираад гуйхан чухал. Баярлалаа миний ээж. Та байхгүй би яаж амьдрах юм бэ шүү дээ. Энд маш хөөрхөн шүү дээ. Бас та нэг Библи дээрээс ээж нэг уншижсэн шүү дээ. Эцэг ихийг хүндлээ. Тийм шүү дээ. Тэр чинь энэ газар дэлхий дээр чи урт удаа наслнаа гэх. Тийм тэр чинь нэг хүчин тэр ишлээ. Яг байна. Нааша ирж явахдаа бодож байсан байхгүй. За намайг өнөөдөр ойлгох юм. Найзуудаас минь илүүгээр ээж маань л ойлгох бах та гэдэг. Тийм шүү дээ. Ээж дээр ярьж байгаа. Ээж нь л хүүгээ ойлгох шүү дээ миний хөө. Өөр хэн ойлгох вэ? Миний хөө ээж дээр ирсэндээ тэр чинь нэг эцгийн хүнл гэдэг чинь бурхны 10% байдаг байхгүй миний хөө. Тийм. 10%. Ер нь бурхны хууль 10%-аас илүүдэг бүр дэлхийн ертөнцийн бүх хууль гарсан. Хүн авч болохгүй, хулгай хийж болохгүй гэдэг шүү дээ, тий? Гэх бичлэнгээр. За миний хүү цаана авахгүй. Ээж. Одоо та надад нөгөө нэг сайн мэдээг нэг яриад өгч шүү дээ. Та зөндөө олон хүмүүс яриад шүү дээ. Хүүдээ нэг яриад өгч. За өнөөдөр энэ хүү чинь яг тэр сайн мэдээг хүлээж авах өдөр юм шиг байна. Ямарсан тань дээр ирсэн энэ цаг юм баг гэж бодож байна, тий? За сайн мэдээ гэдэг чинь ерөнхийдөө бол бурхан энэ ертөнцид ирээд ер нь хүн төрлөختөнд нэг сайн мэдээ тунгалаг тун гэж хэлсэн. Одоо Христ би итгэдэг шүү дээ, тий? Ээж нь Есүс Христ итгэдэг. Бид нар бол сайн мэдээ тунгалаг. Энэ ертөнцид ер нь зовоогүй хүн гэж байхгүй. Амьдрал нь асуудалгүй хүн гэж байхгүй. Би Христ итгэснээрээ болол бурхныг гуйж залбирснараа болол миний ажил амьдрал тий яг өөрчлөгдсөн. Ээжийнх нь ч өөрөө мэдчихэж байгаа шүү дээ, тий? Тэгэхээр миний хүү хамгийн гол асуудал нь бурхныг таньж мэдэх хэрэгтэй. За таньж мэдэхийн төлөө яах хэрэгтэй гэвэл нэгдүгээр цуглаанд явах хэрэгтэй. За цуглаанд явна гэдэг чинь Христийн дотор нэгэн гэр бүл болно. За тэгвэл өнөөдөр чи бодоод үзэлтэй. Зөвхөн гэдэг нэг Америкийн бурхан Есүс Христ гэвэл яасан? Солонгосын бурхан гэвэл яасан? Энэ хороо ертөнцийг бүтээсэн цорын ганц бурхан байгаа юм баггүй. Хүмүүс нэг л бурхан. Хүмүүс мэддэггүй байхгүй юу? Яагаад гэвэл нөгөө Есүс Христ гэн гадаа шашныхан байна гэд манай монголч аргагүй шүү дээ. Олон жил бодтойгоор явцсан шин одоо нөгөө шарын шашин гэдэг одоо шүү дээ бодоогоор явцсан болохоор тэр хүмүүсээ үгүйсгэн ч юм алга хүн болгон бурхан байдаг гэж ингэж мэддэг зүрхсэлтэй мэддэг мөртөө зөв цорын ганц бурхнаа хайж олддгүй байхгүй юу. Ээж нь Монгол хүн бодолтой. Тэгвэл ээж хүмүүс чинь бурхныг таньж мэдэхгүй байгаасаа өөрсдөө бурхан гэдэг юм шүү тийм үү? Би бурхан манай ээж бурхан энэ мод бурхан уул хаад бурхан гэдэг буруу яриад байгаа юм шүү тийм үү? Буруу яриад байгаа шүү дээ. Би ч боддоо би Монгол хүн шүү дээ. Бодоогоор явуулж явсан, гандангаар явуулж явсан, бөөмөрлөөр явуулж явсан, мэрэг төрхөө явуулж явсан. Хүний амьдрал тэгэхээр л асуудал байгаа. Тэгэхээр үнэхээр цорын ганц бурхан хаана байдаг юм бэлээ гэж дотроо 90 онд ингээд бодож исэн заяа. Тэгэнгүүтэл миний дүү байдаг байхгүй юу? Туяа гэдэг. Тийм туягч чинь. Тэгээд тойроод ингээд ээжвтэр ингээд бүр ингээд зөхөрч байгаа аав маань намайг 19 настай 1986 оны тийм ээ биш 85 оны 10 сарын 25-нд өөд болоод би тэгээд айлын том ижиг чимэдэн шүү дээ тий. Тэгээд 8 дүүтэй ингээд энэ үлдлээ. Үнэхээр газар хатуу тэнгэр хол байлаа. Тэр аав маань ингээд би үдсэн болохоор мэдээж ээж тэр чинь нэг амьдаа нэг 3 сарч вэ, 1 жилч вэ, 3 жилч вэ ингээд амьдруулах гэдэг явна зү ингээд ганданд очлоо, мөрөглөө, хүн дээр очлоо, төлөвч дээр очлоо, мэрэг төлөвч дээр очлоо. Тэгээд ингээд яваад исэн чинь яг хөө үрд болгооч гэж би мэдээж гуйхгүй нэг жоохон ч гэсэн асууж өгөөч гэж гуйж байгаа. Тэгсэн чинь үнэхээр хэцүү байсан. Яг хөө тэгээд хөрх юм. Одоо юу штэ миний хөө имэж чинь бараг 40-тэй байхдаа л тэгэл тэр олон хүүхдтэй ингээд энэ ертөнцөөс аав минь яваад өгчнө гэдэг чинь хэцүү байхгүй юу? Өстө нэрээ хэцүү байсан. Тэгэнгүүтээ туяад эгч чинь надад нөгөө нэг одоо сайн мэдээгээд яриад шин. Та хоёр ингээд бодол зөвхөнгөө ингээд явж байхыг харсан л ах хүн юм чинь те.
Ингээд миний нэг найз нэг Иесус Христэд итгээд явсан чинь үнэхээр амьдрал нь өөрчлөгдсөн гэсэн тохиор нэг Христийн цуглаанд яваач гэдэг. За үнэхээр байдгийн болов гэд очлоо. Цуглааны тараад. Тэгээд очисон чинь үнэхээр одоо яах юм тэр бурхан руу гуйлаа, залбирлаа, бүх юм боллоо. Тэгэхээр нэг л өөр юм чинь. Ядтаа тэнд байгаа хүмүүс нь амар тайван. Биднийг ингээд нэг одоо ингэсэн шүү дээ. Бид нар ингээд одоо олоолаа өссөн мар хүмүүс одоо баг айдаг байсан билгүй дээ. Энэ хүүхдүүд нь одоо яах бол доо биднээс юм гуйх болоогүй юу гэхээр тэгдэг бол доо гэж одоо хүмүүс ер нь бол ах дүүс чинь юу яа гэм бэл холддог юм бэл. Тэгэхээр очисон чинь үнэхээр бүх юм ингээд амар тайван тэр газар айгуу гоё хүмүүс нь гоё хүлээж авч байгаа юм. Сайн байна уу та ишээсөө. Сайн байна уу та. Бид тэр чинь бараг биднэрт ингээд нөгөө ярилцах нөгөө хүмүүс чинь нөгөө одоо ах дүүс чинь баг холдсон байгаа шүү дээ. Таних хүмүүс бидний хүндлээд байхаар гоё үсттэй юм яаж бодсон ч гэсэн. Тэгэнгүүтээ хүү ямар гоё юм бэ. За тэгээд ямар ч юм ингээд магтан дуу муу гэдэг одоогоор магтан дуулж байгаа байхгүй ээж мэдэхгүй юм чинь яалаа. Тэгэд нэг юун гоё таалагдсан бол тэр үед туул гол тарин шанд подвалд амьдардаг хүмүүс байлаа. Тэдний төлөө залбирахаар гайхаж байгаа юм чинь. Хүү ямар гоё ухаантай хүмүүс ээ. Яагаад бол тэд нар өөрсдөө мэдэхгүй шүү. Тэ тэдний төлөө залбирч мэдэхгүй шүү дээ. Тэгээ өвөө бусдын таньж мэдэхгүй хүмүүсийн төлөө залбираад, ядуу зүдэн хүмүүсийн төлөө бас залбираад, эх орныхон төлөө залбирах ямар гоё усуд байдгийм бэ гэд наацхан тэр нь аягүй таалагдсан. Тэгээд дараад нь бүтэн садар болохоо явахаар болцсон тэр гоё ингээд амар тайван газар дээрээсээ тэр хүмүүс биднийг хүндлээ танихгүй ч гэсэн хүндэлж байгаа. Хүнийг хүндлэнэ гэдэг чинь асар их сайхан хайр байдгийг л мэдэрсэн. Тэр газар одоо бодглохлоор Бурхны агуу гайхамшигтай хайрыг түгээж амьдардаг усуд байдгийн байна гэж бодсон. Тэр цагаас хойш үнэн зөв амьд Бурхныг таньж мэдээсэ гэж айгүй олон хүмүүсийн төлөө би мэдэхгүй ч гэсэн Бурхан мэдж байгаа шүү дээ, тий. Тэгээд нэг айгүй олон хүмүүсийн төлөө нэг залбирдаг болсон. Эх орныхон төлөө залбирж байна, бүр хүүхдүүдийн төлөө залбирж байна, дүүнэрийн төлөө залбирж байна. Тэгээд бодоод үзтээ одоо Солонгос улсууд чинь манай Монголын төлөө залбирна. Бас хайр түгээж амьдрна. Бусдад ингээд бас тэр Бурхны хайрыг амьдр. Би бүр гайхаад хүү энэ гадаад хүн байж бараг танихгүй хүмүүсийн төлөө ингэж гоё хайр түгээж амьдрдаг юм байна да. Ямар гоё улсууд байдсан бэ гэж бодоод тэр цагаас хойш Иесус Христийн сүм чуулганд бүх юмд нь яваад одоо үнэхээр амар тайван дотор хүний амьдрал амар тайван шиг сайхан байдгүй юм байна. Тэгээд амар тайван дотор амьдраад Христийн дотор нэгэн гэр бүл болоод бусдынхаа төлөө тэр Христ итгэснээр бол бусдыг хайрлж амьдрах тэр гайхамшигтай хайр өөрөө ирэхгүй гарч ирд юм билээ хүний зүрх сэтгэлээс. Тэгээ миний хүү битгий санаа зов. Ээжийг нь хилээдсэн гайхамшигтай тэр нэг Иесус Христэд тэ Христ итгэдэг ээж нь явдаг сүм чуулганд яв хамт олон тай бол найз төгтэй бол тэгээд Бурханаас зурж амьдр. Ер нь хүн төрлөд хизээч хэммэнч мөнх биш юм чинь миний хүү зөвийн замаар зөвийн замаар алхаж яв. Яагаад бол нөгөө нэг хэлдэг штэ зөв яв бол зөөлөн зам болон гэж байдаг. Тийм учраас зөв л явах хэрэгтэй. Миний хүү ч мундаг хүү штэ. За яв. Миний хүү тэгээд цуглаанд сайн яваад Бурханаас зурж амьдрах нь чухал. За миний хүү. За. Нээч. Хүүч нэг юм ойлголоо. Энэ амьдралын өдөр хоногийг та Бурхантай л хамт авсан юм. Тийм штэ. Түүнээс энэ дэлхийд биднийг өсгөж бас биднийг ингэж дагуулж том юм болгохын тулд амьдралд нийгэмдэр бас үнэхээр дутагдаж гаж чадах үедээ бидний төлөө бас биднийг үнэхээр тэр Бурхны хайраар харилжсэн баярлалаа гэж. Тэгээд яах вэ? Та энэ хайрыг Бурханаас авсан юм тийм үү? Энэ хайрыг Бурханаас л авсан. Би та нарыг битгээл энд байгаа ер нь Монголд байгаа заа юу. Бүх хүмүүс ингээд Бурхныг таньж мэдээд амар тайван дотор би энийг хайлах зүрх сэтгэлтэй байгаасаа гэд өглөө болгоно ээжин залбирдаг зөвхөн одоо миний хүүхдүүд биш эх оронд байгаа энэ бүх хүмүүс тэгээд улс эх оронд одоо ингээд хүмүүс ингээд удирдлагаа хүртэл ингээд нэг одоо улс төрчдийг ерхий сайд их хурлын гишүүдийг үзий яддаг биш. Тэднийг Есүсийн нэрээр өрөөж тэднийг мэрэгэн ухааныг өгөөрэй. Эх орноо зөвийн замаар удирдаасаа гэж дандаа залбирдаг. За тэд нар чинь энэ хүү хараа хүүштэй алдаад утал байгаа шүү. Тийм биш үү хүү тий. Тэгэхээр ээж хүүчин танд маш их баярлалаа. Энэ бүгдийг ойлгож ухаар бас маш их баярлалаа. Ээж
Гэхдээ одоо хүүчин дахиад танаас ганцхан юм асуу. Тэг. Гаж буруу урсгалууд гэдэг хүмүүс маш их яриад байгаа ш тийм. Энэ юу нэг ямар очтой тэрийг л ач. Тэгээд одоо хүүчин танаас сэтгэлийг За тэгээ. хоолын юмар шаналгаад явах юм чи. За тий. Гаж буруу урсгал ингэ Библиэлд байсан. Библийн талаар яриа. Энэ Библи чинь Бурхны үг байгаа шүү дээ. Ариун Библи гэдэг чинь Бурхны үг. За Библиэлд ингэсэн. Есүс Христтэй. Миний нэрээр одоо би Есүс, би энд байна гэсэн олон хүмүүс одоо миний нэрийг байрж ирнэ гэсэн. За тэр цаг нь одоо ирж байна. Гаж буруу урсгал ээж бурхан гэж байна. Тэгээд төрөл бүрийн тань одоо тий гаж буруу урсгалын нэг одоо урсгал байгаа шүү дээ тий. Есүс гэдэг нэг ерөнхийдөө нэг дэлхийд зөвхөн Монголд биш дэлхийд нэг Есүсийн хүмүүсийг сайн хүмүүс байдаг. Есүсийн хүмүүсийг сайхан усуд байдаг гэдэг нь ерөнхийдөө мэддэг болохоор зарим ядар зүдэрсэн, өвдсөн асуудалтай болгоно гэд яана Есүсийн одоо тэр юу цуглаанд очих юм бол арай гоё амар тайван байх болов арай гоё өвчин илаашрах болов өвчин ингээд багасах болов гэд нөгөө нэг өс мөртлөө очоод нөгөө нэг гаж буруу урсгалынхаа бидэхгүй Есүсийн талаар тэр гаж буруу урсгалыг Библи бас зааж байгаа. Яг Библийн талаар. Гэхдээ үгийн жоохон өөрчлөлтсөн байгаа. Үгийн өөрчлөлт. Яагаад үг нь өөрчлөсөн байгаа гэвэл ээж нь энэ 20 гаруй жил ингээд явж байгаа учраас мэдчихэж байгаа. Тэд нар чинь шинэ усад мэдэхгүй шүү дээ. Энэ чинь хөрхий Есүсийн талаар ярьж байгаа юм байна. Энэ л юм шиг байна. Сүүлдээ нэг л сонирн болоод ирэнгүүт ямар сони юм бэ? Нэг л сонирн болоод ах юм. Сүүлдээ зарим нь мэддэг нь зарим нь мэдэхгүй. Тийм учраас гарахгүй байна. Ээж бурхан гэж байна. Тэгээд нөгөө ийм манхийг л тий шинэ газар тэнгэр гэх мэтлэнгээр шинэ газар тэнгэр чи ээж сонссон. Шинэ газар тэнгэр чи болохоор нөгөө юу яагаад юм чинь. Юу л нэг 44 мянган хүмүүсийг нөгөө юу гэлээ нэг багтаан чи нэг годромжинд явж байгаа таарч сайн тий. Тэгвэл тэр чинь шал худлаа юм тий. Тий худлаа ч. За. Өстө худлаа. За яагаад гэвэл хараа тэр чинь нөгөө солонгос юм аха гэдэг нь. Өөрөө би Есүс гэдэг юм шиг. За. Би Есүс ингээд би одоо энэ ертөнцид худлаа дэнд худлаа. Тэрийг мэдэхгүй учраас хөөрхөн амьд тэр мэдэхгүй л гэл ингээд ярьдаг нь Библийн талаар ярьж байгаа юм. Гэхдээ энэ дотроос ингээд буруу яриад байдаг байхгүй. Жохон үг ингээд гаж болгоод ярьдсан. Тэгэхээр зөвхөн үнэн зөв амьд бурхныг тий Есүс Христийн чуулганд явах нь чухал. Тэгвэл чуулганд явахдаа тэрийгээ судлаад энэ зөв үү буруу юу гэдэг гаж буруу урсгалын татаас нөгөөдгөө өгдөг бас ингээд олон пастор ахлагч нар байгаа шүү дээ. Тэднээс асуух хэрэгтэй. Яах юм бэ? Нэг газар нь орчдөг. Ингээд цуулаанд явдаг, ариун Библийг яриад байдаг. Тэгсэн чинь үгүй Есүсийн талаар яриад байх юм. Нэг явдггүй учраас Есүс ярьдаг байгаа энэ мөн гэж бодоод байхгүй. Тэгвэл ээж. Тэгвэл одоо ганцхан асууч. Энэ дэлхий дээр тэгвэл яг нөгөө төргний нөгөө 103 гэж байдаг ч тийм ээж. Яаралтай тусламж шиг энэ авралын сайн мэдээ чинь бүх хүмүүст хэрэгтэй юм байна шүү дээ ээж. Хэрэгтэй шүү дээ. Тийм болохоор бид нар энэ яаралтай тусламж 103 шиг ээж таны хэлээд байгаа сайн мэдээг энэ дэлхий дээр бүхий хүмүүс Есүсийг хүлээж авах хэрэгтэй юм тийм үү? Тийм шүү дээ. Тийм ээ. Тийм учраас чи бодоод үзэлтэй. Америк нэгдсэн улсад ямар гоё хөгжиж байна. Солонгос арын ямар гоё хөгжиж байна. Яг Есүс Христийг таньж мэдээд Бурхны өмнө Бурханаас эмээдэг үнэн зөв Бурхны өмнө яасан бол ерөөсөө ингээд эх орны хүртэл гоё хөгжсөн байна. Чи ингээд ачаал агараа юм. За ээж хүч одоо таныхаа санааг зовоогоод явах. Одоо хамгийн гол нь хоёул хамтаа таны тэр үнэхээр тэр эзний хүн гэдэг Есүсийг хүч хүлээж хамтаа залбирая. Тэгээ хүч явъя за. За. Миний хүүд хамгийн гол нь залбирая тэгсэн дараа цай уултаа. Тэгээ. Ээж нь бүр хүүгээ ирнэ гэхээр цай маяг жоохон бэлтчихлээ шүү дээ. Баярлалаа. За тантай хамт залбирая. Та бас хүүгээ хадлаа. Яг яаж залбирах хэрэгтэй юм байна. Хэлээд өгвөл би дагаад хамтдаа Есүсийг яг одоо хүлээж авъя. За. Есүс эзэн минь ээ танд баярлалаа. Есүс эзэн минь танд баярлалаа. Хүү бид хоёрыг залбирахын боломжийг өгсөн талархаж байна. Эзэн минь танд баярлалаа. Ийм сайн хүүг миний хүү болгож өгсөнд баярлалаа. Есүс эзэн минь та миний хүүг өөрийгөө улам таниулж мэдүүлээрэй. Есүс эзэн минь та өөрийнхөө алдрын төлөө та миний хүүг хэрэглэнэ үү? Миний хүүгийн амьдрал дээр таны хайр ивэл нэгүслэл, таны амар амгалан, таны ерөөл, таны хангамж, таны хамгаалалт дүүрнээс дүүрэн байх болтугай. Бүхий л гуйлтаа Есүс Христ таны нэрээр талархан залбирanгуйлаа. Амен. За баярлалаа ээж. Баярлалаа. За. Тэг хүүч нь одоо бити хүүгээ хадлаа санаа зовоорой заа. Ямар ч гэсэн хүүч нь тантай уулзаад ямар ч дотроо болж байгаа тэр хэцүү зүйлсээ хуваалцсан. Харин хүүгээ үргэлж үүд хаалгараа оруулдаг танд маш их баярлдаг шүү.
хизээш нэрдэж миний хүү штэ чи миний хүү штэ. За ээж хүн Миний юу хүү битгий хэл ямар ч хүн над дээр ирээд тунгаа өгчээ миний төлөө ингэ залбирч өгөөч манай гэр бүлийн төлөө залбираач миний гэх бол миний хаалга манай бүх юм нээлттэй миний зүрх сэтгэл хүрэлттэй. Тэгээд нөгөө Библиэлд ингэдэг байхгүй заан за үгүй нүгүү залбирч өгөөч гэж хэлэх болгонд би залбирдаг. Ягаад бол тэр хүн тутаа хийж болохгүй шүү дээ. Бурхан бидний дунд харж сонсож байгаа байхгүй юу? Амьд бурхан байгаа. За миний хүү ээжийнхаа хийсэн цай цуг уул даа. За тэгээд хөөч нэг ёо да. Тэгээд